Хэмцгийн соёлын хүн чулуу. Ховд аймгийн Булган сумын Ягшин хөдөөгөөс илрүүлсэн энэхүү дурсгал нь Монгол улсын нутгаас олдсон хамгийн эрдэнэ буюу түрүү хүрлийн үед хамаарах хүн чулуу юм. Хэмцгийн соёлд хамаарах уг дурсгалыг 2003 онд Монгол Оросын хамтарсан судалгааны баг анх илрүүлжээ. Тэр хүн чулууг бас удаан харсан л та. Эхэндээ яг яг чулуу бас маш удаан харсны эцэст бол яг тэр чулууны ингээд төвлөгсөн хэсгийг бол ингэж маш их зорсон байх шиг харагдсан. Яг тэр хэсэг нь ингээд гялтааж исэн. Тийм болохоор яг тэр хүнд зориулсан хүн болохоор тийм маш их тэр чулууг хүртэл зорно гэдэг чинь одоо маш их одоо хэмжээний зүйл хийсэн. Тэр хүнийг одоо сан дургалзах зүйл, дурсах зүйлийг одоо хийсэн ч юм уу. Тийм болохоор юм байсан. Тэгээ туулаанд үрсийг бол харагдчихсан. Тэгээ хоёр талтаа ингээд сэлэм ч юм уу ном барьчихсан байх шиг байсан. Тэгээд ер нь яг тэр хүний сүр хүчийг л амар их мэдэрсэн дээ. Хүн чулууны нүрийг дугуй, өөрөнхий тэг хүрээ дотор дүрслэн баруун гартаа таяг, зүүн гартаа нум сум барьснаар хамрыг унжуу том хянган хамраар дүрсэлж нумарсан тал саран хөмсгийг нэгэн зураасаар холбож цайвар борчин чулуугаар үйлдэжээ. Бүх он цагийн үед одоо монгол хүн одоо бидний өвгдөөс бас яаж тэр зүйлтэй ингэж дасан зохицож тэгээ бас яг өөрсдийнхөө арга ухаан одоо өөрсдөө одоо биднэрт ирээдүй болсон хойчтой одоо үлдээх гэсэн зүйлсэн маань одоо тэр бүх санааг нь бол миний хувьд бол хувьдаа ойлгож авлаа л гэж харлаа. Тэгээ та бүхэн заавал ирж үзээрэй л гэж хэлмээр байна. Хүн чулуун хөшөө нь тухайн цаг үеийн хүмүүсийн хувцас, өмсгөл, багж зэвсэг, шүтлэг бишрэл, дүр төрхийг илэрхийлэн харуулдаг төдийгүй хүн төрлөختний соёл, гоо зүйн мэдрэмжийн хөгжил ямар байсныг бидэнд өгүүлж байна.